За сайн байцгаана уу? Бүгдэнд энэ өглөө өдөр орой минь. За тэгээ умардын элдний домгийнхаа дараагийн партаар уулзч байна хэдүүлээ. Тэгээ сабан дараа лайкан дараад үзээрэй. Тэгээ Facebook пэйжээ бас фоллоу дээрээ. Тэгээд коммент хэсэг дээр надын алдаануудыг бичиж өгдөг хүмүүстээ баярлалаа. Тэгээд яаж засахыг бас хэлж өгдөг хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Тэгээд заавал тиймэрхүү алдаа бичиж байгаа нэртэй тийм сэтгэлийнхаа баг тавыг хангаж байгаа юм шиг доромжлсон өнгө аяс битээ оруулаарай. Тэгээд баг угаар сайжраа явж байгаа шүү. Тэгээд намайг дэмждэг үздэг хүмүүст үнэхээр их баярлалаа. Тэгээд хэдүүлээ манганд орцгоо. Манга маань яаж эхэлдэг вэ гэж манай сайхна одоо энэ хаалгаар хинч гарахгүй гарах гэсэн хинийч бай. Миний гарт өхөн шүү. Сонсч байна уу новшнуудаа гэж танг насны зааж өгсөн хорны аргыг ашиглаад бүр ингээд хорон чон гаргаад ирдэг байгаа. Үнэхээр аим. Тэнгүүтээ нөгөө хэд рүүгээ шууд нөгөө дайралтаараа дайрсан нөгөөд нь юу ч болохгүй бүхэл. Манай хүн бүр үнэхээр танг насны зааж өгсөн арга үнэхээр сайн сурсан байдаг. Тэгэл нүүд идэр ногооноор гэрэлтэй шууд. Үнэхээр нөгөө хэд чинь ингээд хэдий олоолаа байсан ч тэд нар бүр юу ч болдгоо манай тэрүүгээр бүх хүмүүсийг өвдөглөөл цохоол бүгдийг ингээд үнэхээр аалж байдаг. Тэгсэн чинь хажуудлынх нь ханаар нь шууд урдлаар нь орж чадахгүй юм гэдэг. Хажуудлынх нь ханаар нь авирсан чинь манай хүн шууд тэрийг анзаараад шууд хорныхаа арга барилаар дахин нэг дайралт хийгээл хүмүүсийн шууд тэр дор нь алсан гэсэн яалч бүрэн тэр алж явах хугацаанд нь хажуу чаарц байх хугацаанд хажуудлаас нь ил дээрээ чавчаал манай хүн эргүүлээ дайрсан боловч нүүдүүл нь ингээд амар олоолаа болохоор яалч бүрэн манай хүчин мөхсдөж байгаа. Тэгэл ингээл хамгаалал нэг гараараа хөлөөрөө хамгаалсан гэсэн сэлэм жад ингээд шууд зоогддог байгаа. Тэгсэн чинь манай хүн хараал идэг алив хүрээдэр новшнуудаа бүгдийг чинь тас хазах болно гэж танг насны зааж өгсөн. Үнэхээр хүчтэй хорны аргуудыг ээлж дараал ашигладаг байгаа. Тэгснээр үзэгдэл манай мантгагийн тулаан болж байгаа газар руу шилждэг хишгээ сайд хоёр дээр шилждэг байгаа. Тэгсэн чинь нэг туслах нь хишгээ дээр ирэнгүүтээ хадагтай дугцсан хүмүүс төв хаалгаар харлаа. Зэрлэг нохой төв хаалгыг хааж байгаа. Түүнээс болоо манай хүч тойрж явахаас өөр аргагүй боллоо гэж хэлсэн. Тэгсэн чинь хишгээ маань алив тулаанчид авч ир нэгийг ч болоо төв төгнөрлөгийн эдлээс гаргаж болохгүй шүү гэж туслахтаа даалгаал. Тэгсэн чинь туслах нь болж байна. Би тэрний бузар хэлийг тасдах болно гэж манай сайхнаар шууд явдаг. Тэгэл үзэгдэл манай тулаан руу шилжээл манай мантхаа болоо хуурай хоёрыг хараад хишгээ боддог. Хэдий өөр харагдж байгаа ч энэ хүн бол умардын тэнгэрлийн агуу дөрвлийн нэг Жон Жохогийн том хүү Жон Юкийн гэхдээ яагаад тэр ийм аимшигт үйл мэдээ тгийнээр гаргаад байна. Бас тэр яагаад сайдын үгэнд ороод байгаа юм бол гэсэн чи сайд нь чи нэлээд нууцлаг дотоод энерги гарч байгааг нь хараад гайхаж байна уу? Тийм байх. ертөнцийн хам ухаалаг чамд мэдхгүй зүйлийг юм да. Гой юм эхлээгүй байна. Тулаанаа үзээрэй. Төв тэнгэрлийн нэгдлийн тухтаашгүй тор их бат бүх бас зузаан. Энэ хүнээс илүү нууцлаг нэгэн удахгүй ирэх болно гэл инээсэн. Тэгсэн чи манай сайд яг юу юм бэ гэж гайхсан чи тулаан руу шууд иргээл манай мантхаа болон тэр хуурай хоёр руу шилждэг байгаа. Хуурайх нь ингэж үгүйсэх хэрэггүй дээ мантхаа. Бид үнэхээр адилхан. Чиний хүн алах хүссэн. Үүснээс болоод энэ эргэн тойрны хардаа цусаар бодогдсон гэж хэлээл. Үндэ надад энэ хүч чадал өгдөг юм энэ цуснууд гэж шууд манай мантхаараа цус залмаа чөтгөрийн арга байрал гэж амар хүчтэй арга ашиглаад дайрдаг. Тэгэл мантхаа нөгөөхнөөс нь хамгаалаа шууд. Гэсэн чинь нөгөөх нь энэ чамайг алж чадахгүй мэдэж байсан юм аа. Би зүгээр л хідэн чадвараа гайхуулж байна. Харвуу хуулийн алуурчин умардын илд мантхаа иймхэн зүйл өгөхгүй. Тэгэл ер нь бол мантхаар хүчтэй дайралтуудаа илгээгээл манай мантхаач зөрүүлэл бүхэлд нь хүчтэй дайралтуудаа илгээгээд тасан цэцэг гэл амар хүчтэй дайралт илгээл гарын тусдаг байгаа. Цус загалмай үнэхээр чанга юм аа. Гэхдээ би тэр доор нь биеэр хүлээ бултаж чадлаа. Тасан цэцгээ бид илүү хурдан илүү гүн зүсэх хэрэгтэй байна. Гэсэн нөгөөтг нь миний нандин цус гэл амар уурлал дахиад хүчтэй дайралтуудаа илгээгээл манай мантхаа тэр хүчтэй дайралтуудыг хаагаал салхинд нь ингээл бүр дараалтанд нь шидэгж байх хоошоо ингээд явж исэн чи гинт ард нь хан шиг юм тулдаг. Тэгэл нөгөөдгийг хараад гайхаал чи чинь өмнөний чөтгөрийн хаан уу гэл ерөөдөө бол тэгдэг. Тэгэл өмнө чөтгөрийн манай мантхаа шууд харангуутаа өмнөний чөтгөрийн хаан энерги шүнийг дотоод нь хагаралтай болгосон дөрвөн чөтгөрийн эзэдийг агендаг нэгэн
Хинч түүний хин гэдгийг мэдэхгүй болохоор аниргүй шүнийхэл гэж бодсон. Тэр сайдын тушаалыг дааж байгаа гэж үү? Чи ч бас төв тэнгэрлэг нийтлэх гэж үү? Гэсэн чинь нөгөөт нь би хаач харьяалагддаггүй. Би өхөшгүй биетэй болохоор энэ орчнуудад чирэгдэж явахаас өөр сонголт надад байдаггүй. Гэсэн чинь манай мантаа тэр чи юу гэсэн үг юм бэ? Гэсэн чинь араас нь мантаа одоо дуусгая гэж ах нь хэлдэг. Тэгэл хоёр талаас нь шууд хүчтэй дайралтуудаа илгээгээл эхэлдэг. Үзэгдэл манай хишгээ бүр амар гайхацсан. 7 жилийн өмнө бид хөвлөө холбоог байгуулахын тулд Умардын тэнгэрлэг бүлгэн рүү явсан. Тэр гинт гарч ирээд бидэн рүү дайрсан болохоор бидний дүү өгсөн шинэ эрхэм зүрх сэтгэл хорон муугаар авцсан. Ялагдшгүй домог даваа ялагдсан цор ганц хүн өмнө чөтгөрийн хаан. Түүнээс болоод бид арай л бид амьд гарч цуцсан. Тэр яагаад энд байдаг блэ? Тэр аниргүй шүнийх биш гэж үү? Зайд бид хоёрыг хамгаалж байгаа жижигтгэ бүхий байгуулга бас чөтгөрийн ариу арга барил эзэмшсэн Мантаагийн хуурай ах бас одоо бүр өмнө чөтгөрийн хаан төв тэнгэрлэг нэгдлийн сайдын тушаалыг дааж байна. Төв тэнгэрлэг нэгдэл бол аниргүй шүн үгүй байлгүй дээ. Гэсэн чинь сайдаа яг юу болоод байна? Арай өмнө чөтгөрийн хаанч бас төв тэнгэрлэг нийтлэх гэж үг гэлсэн чинь нөгөө би чи өөрөө харж байна шүү дээ. Сонирхолтой байгаа биз? Өмнө чөтгөрийн хаанч харьяалагддаггүй. Тэр бол ердөөл тэр хүний хүслийг биелүүлдэг чөтгөр. Тэр хүн гэж хэлхийн давтал. Тэр бол Жаахогийн шин захирагч. Үнэхээр сонирхоод байвал өвөөс асуугаарай. Өвөө чинь Жаахогийн үнэнд хамгийн их ойрцсон хүн. Чамд ямар нэгэн хариу хэлж магадгүй гэж хэлдэг. Манай бүр хишгэ бүр амар гайхал сайдыг бүр тэ үнэхээр амар чөтгөр юм аа гэж. Тэгсэн чи сайд тэ Жаахо чи бодож байгаа хамаагүй том бас хүн. Энэ ингээд тэ Жаахо гэд байгаа ер нь зүйл юм байна. Чиний бодож байгаас хамаагүй гүнзгий зүйл шүү. Жаахог чи шинээр бүтээн ингээд бүх зүйлийг шинээр бүтээн энэ бүлгэмнээрээ дамжуулаад өдийг шинээр бүтээн гэж боддог бодлоо хаяарай. Чиний бодож байгаас ч илүү гүнзгий том шүү. Чи бол жижигхэн. Өвөөшгөө бидэнд зүтгэгээрэй. Өвөөшгөө бидэнд зүтгэх юм бол чамайг ямар ч баатараас илүү хүндлэл амсдаг тийм амар том албан тушаалд 9 тэнгэрийн нэг болгож өгч чадсан шүү гэж хэлдэг. Тэнгүүтээ манай сайд чамайг 7 жилийн дараа сэрэж байгаа чинь шууд юм хийлгэж байгаад уучлаарай өмнө чөтгөрөө гэсэн чинь итий тиймэр би чиний наад амын чинь ураа таях болно. Ийм зүйл болоогүй бол та нар угаасаа намайг сэрэхгүй бидтэй. Энэ муу завхай сайд хил ам гэл сайдын хил амыг юу амар лайтай гэл бас юу вэ 7 жил гэсэн үү? Алхаан бол новчнуудаа гэл. Тэг ер нь бол ингээд юм уу нэг чөтгөрийн ан өгсгүй биетэй болохоор ер нь бол байн гэж гинтээс алж ээж л ер нь бол ингээд 7 жил унтаагаар нь байлгасан байдаг байгаа. Тэнгүүтээ өмнө чөтгөрийн одоо Умардын тэнгэрлэг бүлгийн хүү тэр томсныг харах уу гэсэн чинь ажуудлаас нуурайх нь уучлаарай мантаа гэсэн чинь манай мантаа шууд ингээд толгой дотор энэ хоёр хоёулаа адилхан арга барил ашигладаг. Ер нь ингээд энэ хоёрт ялгараад зах зүйл байна уу гэж бодож байгаа хооронд нөгөө хоёр нь шууд хүчтэй дайралт хийгээл манай мантахаар угсраа дараалал дайрдаг байгаа. Манай мантахаа тэр хоёрын дайралтыг арай ядан хаагаал бүр ингээд цогцолтуудын яаж игээл зогсоогоод өөрөө ингээд цогцолтонд автал байсан. Тэгэл их тоос гараад цогцолтонд автах хоогуур нэг хоёрын хооронд ярилцдаг. Хөөе хин гэдэг чи мэдгүй чи үнэхээр галзуу новшмаа. Чи цус загалмай арга барил сураашив гэсэн чи нөгөөтгөн те. Шууд чи адилхан арга барил ашигладаг үстэй. Би тань шиг болохыг хичээж байгаа шүү гэж мантайг өөрөө ах хэлдэг. Тэр нөөш чамайг ч бас атгахчаа юу гэж тэгсэн чи болдоо намайг өөр шигээ үнэнч гэж бодоо. Би бол сайдад бүгдийг л сонссон. Би энийг өөрийн хүслээр сурсан байцаарай. Тэгэхээр би хамтраад байгаа шиг гэсэн үг гэлтсэн чи нөгөө тохиролцож болохгүй нэгэнтэй тохиролцдог. Чи үнэхээр галзуу юм да гэсэн чи. Тийм шүү. Гэхдээ би чам шиг болохыг хичээж байгаа. Гэл тэгж хэлээл. Энэ Умардын тэнгэрийн төв тэнгэр бацаа үнэхээр хурд юм аа. Яг л 7 жилийн өмнө шиг харах шиг хурдан байна шүү гэсэн чи. Хураах нь та нар өмнө уулзч байсан бол тэр тэнд байна гэсэн чи. Миний ой санамж ихэнхдээ замбраагүй байдаг. Гэхдээ түүнийг бас сайн санд байна. Тийм ээ тэнд байна. Гээл тэгсэн чи манай мантаа шууд энэ планыг сонирхох тусам надад ашиггүй болно. Би энэ планыг ганцхан дайралтаар аль болох хурдан дуусгах хэрэгтэй гэл хамаг хүчтэй дайралтаа илгээх гэсэн чи нөгөө хоёр нь шууд зэрэг гарч ирэл урдталт нь дайралтын зогсоогоод
эсэргүүцэл шууд өөрийнхөө хүчтэй дайралтуудыг илгээж эхэлдэг байгаа нөгөө хоёр чинь. Тэгэл нөгөө хоёрын цохилтуудыг арай ядан хаагаал хоёр тийш нь зөрүүлээ шидэл өөрийнхөө хүчтэй дайралтыг тэнгэр устгах чөтгөрийн сүудрээ ийлт гээл хамгийн хүчтэй дайралтай илгээсэн боловч нөгөөт нь бүүмэн чөтгөрийн үний хангуудаа үнэхээр удсан байна шүү. Өгөхгүй би эдгэрч чадахгүй байх гэж. Эдийг би өгөхийг хүссэн ч маш их хүсэж байгаа ч гэсэн чамд бол амархан ялгагдана гэж бодоо юу гээл. Бүүмэний үүсэл ариуслын ертөнцийн чөтгөрийн арга барил гээл хүчтэй дайралтай. Нөгөө дайралтай зогсоод байгаа манай мантагийн. Тэгэл манай мантагийн элднийх нь удган гарч ирэл ардл руу заасан чи манай мантаа юу гэсэн чи ардалт нь ураах нь гарч ирсэн. Цус загалмай чөтгөрийн арга барил. Чи үгэнд орсон бол ийм зүйл болохгүй байлаа. Манай мантагийн хөлийн нөр нь бол цусаараа ингээл бариад авдаг. Тэгэл үүмэн чөтгөрийн хамгийн хүчтэй дайралтай хийгээл. Үүмэний чөтгөрийн шуурга гээл хүчтэй дайралтай хийгээл. Их орондоо умардын нэгэрл бүлгэмээ бацана. Чиг бол миний дуртай яалах цөөн хідэн хүмүүсийн нэг харамсалтай байдгийг гээл. Илч дуусаагүй байтал манай даваа шууд цохиол орж ирдэг байгаа өмнө чөтгөрийн хааны нэстлэн бүр цогтөг. Тэгэл ер нь бол энэ чаптер дуустдаг байгаа. За тэгээд табаан дараа лайкан дараа үзэж байгаа хүмүүстээ баярлалаа. Тэгээд дараа бичлэгээс бас илүү сонирхолтой болж эхэллээ шүү. Энэ алдааг бичиж өгдөг, зөвгөн дэмждэг хүмүүстээ баярлалаа. Тэгээд табаан дараад найзуудтай шеэрлээд үзээрэй.